Сар шиндээ сайхан шинэлцгээж байна үзэгчтэй. Дорногой телевизийн D подкаст нэвтрүүлэг сар шинийн нэвтрүүлгээ үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Тэгэхээр мэдээж сар шинийн энэ сайхан бэлэгт сайхан өдрүүдэд манай өнөөдрийн зочдоор Монгол улсдаа ялангуяа соёлын бит бос өвийг одоо өвлөн тээж байгаа, уламжилж байгаа, түгээж байгаа, дэлгэрүүлж байгаа ийм сайхан хүндтэй зочид хүрэлцэн ирсэн байна. Үзэгчдтэй хоёр зочноо албан ёсоор танилцуулъя. За миний баруун гартал Дэлгэрэх сумын соёл спортын төвийн хөгжмийн багш Морин Хуурч, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Халтрын Болдоотор ах маань ирсэн байна. За мөн хажууд нь манай Болдоотор багшийн шавийн шав гэж явж байгаа манай Данзан Аривжааг бол бас манай Дорногойхон сайн мэднэ. Тэгээ ерөөлж магтаалч Хоёугатрын Данзан Аривжаа. Тэгээ цаг цаваа гаргаад зориод бас студид энэ жилийнхаа сайхан авшиг ерөө шингэсэн төлөвлөгөө болон хийж хэрэгжүүлж байгаа ажлаа бас хуваалцгаар ирсэн та хоёртаа маш их баярлалаа гэж хэлмээрээ. За их сайхан мэдээтэй энэ жил сар шинийн одоо энэ өдрүүдэд бол ялангуяа өвлөн уламжлагчдын хувьд Морин Хуураа одоо түгээн дэлгэрүүлэх тийм ээ. За дээдлэх энэ зарлигийг одоо Монгол улсын ерөнхийлөгч албан ёсоор сая зарлиг гаргалаа. Тэгээд энэ зарлигийг одоо яг хөө зарим гарсан гараагүй бол та бүхний хувьд энэ олон жилийн хугацаанд бол Морин Хуур болон бусад одоо өвлөн уламжлагчдын өөрсдийнхөө одоо үйл хэргийг бол түгээн дэлгэрүүлсээр ирсэн. Энэ одоо мэдээ зарлиг илүү одоо та бүхний хийж байгаа төлөвлөж байгаа ажилд бол нэлээд түлхэц болсон ийм зарлиг болсон болов уу гэж бодож байна. Эндээс яриагаа эхлэе. Болдоотархаа. За дөгдөг яах вэ? Тэгээд ер нь бол анх 2012 онд байх тийм ээ. Баг банд ерөнхийлөгч байхдаа Морин Хуурaan дээдлэн залах тухай тийм ээ. Айл бүхэн залах тухай ийм зарлиг гарч ирсэн л да. За саяын нэг хөрөлцөх ерөнхийлөгчийн гаргаж байгаа зарлигийн нэг онцлог бол Морин Хуураа эрхэмлэн дээдлэх болоод хамгийн гол түгээн дэлгэрүүлэх гэсэн тийм ээ. Энэ үгэнд их тулж байгаа. Тэгээд мэдээж энийг баяртай хүлээж авна. Яг хөө ингээл одоо манай Данзан Аривжаагийн хөвдөч бай, миний хөвдөч бай. Ер нь үл эртний яг энэ ерөнхийлөгч ингээд засгийн газар руу чиглэгч штэ. Сургууль бүхний энэ дээр одоо сургуульд явуул, соёлын төвдөө тий, соёлын төвхөө ажууд бид нар бол тэрний өмнө энийг явуулж засан одоо яа нэг юм дээр ерөнхийлөгчийн зарилгаар одоо бүр баталгааж иж тийм ээ. Тий. Одоо өдөрлөгөө сургуулийн өдөрлөг сум одоо орны өдөрлөгөө орны өдөрлөгөө чинь энэ зарилгийг хэрэгжүүлэхийн төлөө явах хаа. Тэгээ хамгийн гол нь соёлын бит ус өв тийм ээ. Энэ ихшгэн судралсан Морин Хуурaan дээдлж одоо 8 настай болцоос бараг 80 настай бурлаа хүртэл ингээд суралцаасаа бүгдээрээ Морин Хуурaan дээдлээсээ эрхэмлээсээ гэсэн энэ маш сайхан зарлиг. Тэгээд би энийг бол одоо ингээд одоо багшилж байгаа энэ соёлын бит ус үеийг өвлөн голомжилж яваа хүний хувьд бол маш тийм сэтгэл өндөр баяртай хүлээж авсан. Нэг үе бодвол одоо айл бүрт Морин Хуур байдаг болсон тийм үү? Одоо бол бүр одоо сурах ийм боломж илүү бүрдэж байна гэж ойлгож болох уу тийм ээ? Тийм, ерөнхийлөгч маань зарилгаараа Монгол хүмүүний одоо оюуны сайхан өв Морин Хуурыг Монгол хүүхэд болгон сурах, суралцах тэр боломжийг зарилгаараа ер нь нээгээд өчлөөлдөө. Тэгж харж байна. За өнөөдрийн хамгийн сайхан бэлгшээлтэй зүйл би түрүү нэвтрүүлэг эхлэхдээ хэлсэн багш шав хоёр тийм ээ. Ялангуяа шавийн шав гэж. За Болдоотор ах маань ер нь одоо хэдэн жилийн Морин Хуурыг хуурдаж байна. Хинээс өвлөж авсан энэ сайхан авьяас вэ? Энэ талаар нэг товчхон түүх хуваалцъя гэж бодож байна. Тэгээд араас нь Данзан Аривжаа бас ярих байх гэж бодож байна. Он утан шүү дээ. За тэгээд ингээд байгаа. За би бол Дорногойн Дэлгэрэх сумын хүн тийм ээ. Тэгэхээр манай нутгуул ерөөсөө Монголд 13 том морины тийм хурдан морины угшил байдаг. 13 том угшлийнх нь 2 нь байгаад байгаа. Тайж адуу, банд адуу гэж тийм ээ. Тэгээд дээрээс нь манай сумын нэг онцлог бол ерөөсөө Морин Хуурчтай. Морин Хуурчтай. Элбэгтэй сум байхгүй юу? Морин Хуурчт гэдгээс заавал мэрэгжлийн гэдэг утгаар биш. Тэр нутаг орондоо хуурддаг, хуурч гэж нэрлэгдсэн. Тэр сайхан өвөг дээдсээс мэдээж би олсон. Тийм ээ? Энийг олно. Дээр нь миний удан байна. Одоо Монголд ингээд 3 мөртийн дуу зохиолцсон. Ийм одоо хуурч тийм ээ ай зохиогч одоо хөгжмийн зохиолч хүн байхгүй. Миний нагад цах Чойн Банзарагч гэж хүн Алтхан унаг гэж тийм ээ 1962 онд энэ дуу зохиосон Бүргэтэн шортой бор гэж тэр Алтхан унгийнхын шүлгийн нь бол манай сумын бас алдартай цэргийн дууны шүлгийн мастер
самдангийн долд гэж яриунаар хичээн шүлэг байгаа шүү дээ. За бүргэд хонширтай бараж гэж нутгийн ардын үгээр хийсэн дуу байдаг. Одоо Хөдөлмөрийн Баатар тэр үеийн бүгд найрдах Монгол тусан Хөдөлмөрийн Баатар Насангийн алдар тамиачин Насангийн хүрээтгэн шүлгээр зандан хүрний эзэд гэсэн ийм 3 муртгийн дуу зохиосон хүний би гүр удам байхгүй юу? Тийм учраас ингээд манай ах дүү нар одоо дээдсүүд гэж ярина да. Манай дээдсүүд ерөнхийдөө одоо морин хураа хөглөждөг тийм ээ. Нэг хөглөждөг нэг долон жантай гэж ярьдгээ. Нэг гайхавч хуурч биш ч гэсэн ямар ч байсан морин хураа хөглөждөг долон жантай ийм хүмүүс байсан. Ийм хүмүүсийн үр удам байгаа юм. Тэгээд би одоо ингээд харж байгаа биний энэ нэг малгайны тэмдэг байна. Тэгээ бас энэ энд нэг салаа болчихсон байсан. Тий, энэ дээр ингээд хуурч гэдэг би Монгол бичгээр бичсэн. Би нэг түмэн олонд би бол хуурч хүн шүү гэж харуулхаад байгаа юм биш. Энэ миний ургийн овг байхгүй юу? Хуурч овгийн халтрын болдаатар гэдэг нь шүү дээ, тийм учраас би энэ одоо ургийнхаа овгийг дээдлж байгаа л миний хэлбэр байхгүй юу? Тэгээд ингээд явж байгаамаа. Тэгээд би ерөнхийдөө бол морин хуурыг одоо би яг нутгийнхаа өвгдөөс яг надад ингээд нэг тухай жаад одоо ингээд суулгаад ингээд заасан багш бол бас байдгүй. Яг хөө би чадартай орсны дараа бол базарч явах маань бас тийм ээ. Багш маань ингээд бас зааж илаа. Тэгээд нутгийн өвгдөөс би морин хурыг анх барьж ирсэн нь бол 1979 он. Одоо энэ жил 40 дахь жилд явж байна те. Тэгэхэд би 6 дугаар ангийн хүүхэд 14 дэх хүүхдээ лээ шүү дээ. Тэгээд манай дээд ангийн Чадраавал гэдэг нэг хүү, манай ангийн Дашдундаг гэдэг нэг хүү, надаас 2 доор ангийн Ганбаатар гэдэг ийм 4 хүүхэд анх хоорондоо ингээд тэр үе чинь одоо тэгэл ийм гоё мастер моргуур байхгүй шүү дээ. Ширэн цартай одоо нэг айлд нэг утаа тоосон дарагдсан. Тэгтээ моргуураа дээдэлдэг. Бас л айл өхөн дүр нь бас хуур байсан шүү. Хуруудаарч нэрч олонтой одоо нэг бурхантайгаа дүүцэн салгаж ирсэн л үе шүү дээ. Тэгээд тэр үеэс ингээд яваад тэгээд би 16 таа байхдаа одоо 8 дугаар анги төгсөөд би одоогийн Саравх театр шүү дээ. Тэр үеч хөгжим драмын театр гэж хэлсэн тий. Энд би ингэж анх орж. Тэгээд миний за яг би анхны нөгөө шим сургалт гэдэг юм уу тий. Морин хурцаач гэсэн бол 1990 он байгаа. Яг л нөгөө зах зээлийн яг мөчлөг дээр 90 онд над дээр нэг тийм хатан болгос сумаас ирсэн нэг 17 дэх үе тэр үе 9 дугаар анги шүү дээ. За нэг борх үерж исэн одоо Саравх театрын морин хуурч сүүлийн рүү ажилтан ухны чойжл гэж золоогоо. За тэгээд чойжлийн маань шав гэдэг ингээд явж өгч штэ. Чойжлийн шав нь данзаар авчаа. Тэгээд одоо ингээд данзаар авчаагийн маань шав дээр гээд байж байна. Тийм ээ. 3-4 үе. Тэгэхээр би нэг айгуу гоё бахархалтай байгаа нь миний шавын шав дөрөвт хүyээ үзнэ гэдэг бол бас тийм ээ. Дөрөвт хүyийн шавыг ингээ хурдхын хараа сууж нэгдүүл багш хүндэ тийм ээ. Өвлөн боломж түнхээр бахархалтай гоё байдаг. Тэгээд ингэж Библи ерөөсөө ингээ одоо яг ингээд нэг үе би ингээд шав сургалт явуулж би 13 оноос хойш тийм ээ. Одоо 11 жил гэсэн үстэй. Нэлээд идэвхтэй явсан дэлгэсэн ундаа би сүүл төвийн эрхлэгчээр ажиллаж байхдаа л ингээд хуурай явсан. Тэр үед миний 44 шав байлаа. Эндээс ингээд би 44 одоо ер нь бол над нэг 200 шав байна. Яг миний шавнэр нэг 200 шав байгаад байгаа. Тэр хүүхдүүд бүгдээрээ хуурч болохгүй. Тийм ээ? Болохгүй шүү дээ. Өөр ажил мэргэжил эзэмшээд явна. Амьдралынхаа зам нөгөө хуурмураа чаягч тохиолд байна тийм ээ? Тийм учраас эндээс 2 хуурч гараад ирэхдээ тэр 200-аас нь тийм ээ 2 сар хуурч гарахт бол энэ би амжилттай байна. Миний одоо би үргэн гүйцэтгэж байна л гэж ойлгож байгаа. Энэ өв соёлоо ингээ хадгалан үлдээч бусдад түгээн дэлгэрүүлж гэж өвлөн уламжлуулах гэдэг нь л өөрөө чухал байхгүй юу? Энэ талаас л байна. За 45 жил морин хуурдж байгаа юм одоо. Тий. Эдгээр би нэг юм хэлье. Би бол одоо ингээд мэрэгчлийн хүн биш байхгүй юу? Би яг морин хуураараа одоо ингээд хүч мөчгийн сургууль юм уу, соёлын сургууль юм уу төгссөн сургууль надад байхгүй. Би зүгээр л тэр ард нутгийн тэр сайхан өвгдийг харж тийм ээ. Урдж байгааг нь харж л тэгээл нэг хурандаа жоохон төстэй болол би данзаарч гэдэг Саравх театр алдар цогцолч мөрдөрчийн нэрмжид хэлийн цэргийн дуужгийн чуулгад би морин хуурчаар ажиллаж ирсэн шүү. За 45 жил морин хуурыг одоо сайхан хуурдаж өвлөн уламжилж түгээн дэлгэрүүлж байгаа манай болдаах бол сая одоо өвдөөсөө энэ сайхан өвийг өвлөн тээж түгээн дэлгэрүүлж байгаа гэж та ярьлаа. За Данзан Аривжаагийн хувьд багш нь бол сая ярьсан те ухны чойжл гэж.
хүн юм байна. Тэгээд багшийнхаа талаар дурсаад өнөөдөр бас нэвтрүүлэгт багшийнхаа багштай гэдэг шиг тийм ээ нэвтрүүлэгт оролцож байгаа сэтгэлээ олцгоо тийм. Тэглэг яг багшийнхаа багштай ингээд тухал суугаад сайхан өг соёлоо, ардын урлагийн ам билгээ тийм ээ морин хөвөр тухай ярьж сууж байгаа нь сайхан байна. Энэ одоо анхны удаагийн битээ ирэн тийм ээ. Ухны чойжлог гэдэг хүнтэй 1998 оны 97 оны намар Саран хөхөө театрт анх уулзч илээ. Тэгээд 5 дугаар ангид орсон намар маань Монгол Улсын гавьяа багш Ойдмын Чинлүү багшийн ангид байсан. Тэгээд багш маань одоо Соён Бамтлагийн дуучин уган баяр шүү. Бид хоёр ч нэг анги хоёр. Бид хоёрыг хөтөлж явж байна. Манай угнаач одоо хүмүүлэн шүү дээ. Тийм шүү дээ. Угнаач нь бас морин хуурын суурьтай, мэдлэгтэй, чадвартай хүн шүү. Сарын хөхөө театрт хөтөлж явж бид хоёрыг хуурын дугууланд сургаж илээ. Тэгээд багшаасаа анх 97 онд морин хуурын тэр суулт тавилт тийм ээ хурууны дугаар, хурууны барилт энэ бүх зүйлийг анх суралцж байлаа. Тэгээд 5 дугаар ангид байх та. Одоо багш маань түүнээс хойш одоо болтол Сарын хөхөө театртаа госол мөрөө орчаар ажиллаж ийн гэхлээр ч одоо ариун их одоо туршлагатай. Бас сайхан түүхийг бүтээж явуулсан да. Явж ийн да. Тэгээд багш болдоо ахтай би чинь ах гэдгийг бүр хожоо сүүл болдоохынхаа нөгөө чамайг хүлээнэ гэдэг дууг би ч нөгөө их гоё манлай дуучин болцсны дараахан дууга өгсөн байх тийм. За дуу маань сайхан дуулаач. Тэгээд тэр үед чинь ахаа гэд ингээл хөндлөө явцсан. Багшийн багш гэдгийг мэдхгүй сүүлдэл мэдчихээ. Тэгээд одоо ер нь л тэгээд болдоох маань хуурч байгаа. За энэ сайхан өвийг чойжоо өгчт маань өглүүлээгүй болвол. За чойжоо өгчтэй би уучраагүй болвол өнөөдрийн би хаахан байгаа бай гэдгийг бас бодоход нэгэн бодогдохоор. Тэгээ энэ сайхан ярилцлаганд тэгээд багштай тоглож сууж өг соёлоо ярилцж байгаадаа бол та сайхан байна. Ер нь яриа их сайхан уяг болох байгаа. Харин тийх ба. Мөн одоо морин хуураас гадна Данзай авчийн хувьд бол одоо ерөөл магтаал тал руугаа нэлээд бас сүүлийн үед ажиллаад байгаа харагдаж байгаа. Тэгээд энэ талаар ер нь одоо найр наадмын үед ч ойртож байна. Тэгээд ер нь урлаг заллага их байдаг байх. Ер нь ачаалал ер нь ямар байдгүй. Ер нь сүүлийн үед чинь их өв уламжлал маань сайхан сэргээд тийм үү. Ингээд нэг хэсэг бол нэг юм алдагдах гад нэг юм бас хэцүү цаг үе нийгмийг дагаад ингээд хувьсч өөрчлөгдөж идэм болов уу гэж харж байгаа. Тэгэхээр яг энэ тал дээр ер нь одоо шав сургалт гэдэг юм уу хүүхдүүдтэй ажиллаж гин үү. Ер нь сүүлд бол зөндөө олон тэмцээн уралдаанд бас орж байгаа харагдаж илээ. Чойжоо өгчдэрээ дууланд явж агаад тэгээд дараа намар нь Зондан Шулуунбаатар багш маань өөрийнхөө хайрхан уулын цуурэ гэдэг тоглолтоо Сарын хөхөө театрт тоглосон. Тэгээд тэр тоглолтод Чойжл багшийн дугуулангийн хүүхдүүдээс 10 хүүхдийг сонгоод зөв хоолойтой магтаал хэлэх боломжтой хүүхдүүдийг сонгоод тоглолтод оруулсан баг. Одоо миний санаж байгаагаар Боржгон нутгийн магтаал манай говь орчлон очоорой буюу одоо говийн магтаал хэлтэгч тасаад энэ хоёр магтаалыг тоглолтод нь уншиж исэн. Тэгээд тэр үеэс л анхал одоо морин ураа тоглонгоо өөрөө амаар аялгуулж дуулж байгаа юм шиг тийм ээ ийм зүйл байдсан байх гэдгийг анх сонсож мэдэж тийм 99 оны намар шүү дээ. Тэгэл ер нь Чука багшаасаа Чулуунбаатар багшаасаа сонсож харж ингээд суралцж явсан да. Өөрөө бол багш минь хэлдэг байсан. Өвгөө ах нь гэдэг. Өвгөө ах нь миний өвчс ер нь сайхан өв соёлтой нэлээд шамдаж байгаа, хичээж байгаа, одоо зорж байгаа сайхан өсөж дэлгэрнэ, сайхан уурч магтаалж ерөөлж болно доо гэж сайхан хэлдэг байлаа. Би бол дотроо бол Зондан Шулуунбаатар гэдэг нэг хэрхэн сайхан багшаа нардын аман бэлэг ерөөл магтаал тийм ээ. Энэ зүйлд яалч вэ намайг үлгэрэлсэн, өрөөгөө дүрэлгсэн тийм ээ. Хөтөлсөн тийм хүн гэж бодож явдаг. Тэгэл одоо 16 онд багш маань бурхан болсноос хойш тийм бид ерөөл магтаал
боллаа. Төдийлэн характер ингэж ядгүй ч. Дэлгэрүүлдэггүй ч. Яг сурснараа тоглоол ингэ явждаг. За яг ерөөл гэдэг чинь дайхны ерөөл гэдэг чинь найр наадам дээр морь орч юм хаана яа суух гэсэн ямар дэгийг баримтлах учиртай юм. Одонгийн найр, байшингийн найр, гэрээ найрны ерөөл төр мэддэггүй байл. Тэгээ багш 16 өнгөргөөд өнгөрсний хар дээр ингээд босоод утастаж дайхны найр ерөөл гэж. Байшингийн найранд ерөөл гэж. Гэрээ найранд ерөөл гэж. Бид хэд ч нэг магтаалтай л байсан. Морь орын магтаал, багшийн зохиосон сайхан магтаал. Тэтэд морь орч хүнд чинь магтаал байх хэрэгтэй юм байна. Ерөөл нь байх хэрэгтэй юм байна. Морь орч хүн найр алив найр наадамд хуурай татгаас гадна бас аман бэлгээр ингэж тэр найр наадмыг хөгжөөдөг юм биш үү? Дэлгэрүүлдэг юм биш үү? Ёс төрийн бас гүйцэтгэдэг юм биш үү гэдэг чинь. Тэр зүйлийг бодож эхлээд 17 оноос ерөөл чэйжлээ. Багшийнхаа өөртөө ажиллаж ихсэн. Яг тийм л зарчмаар одоо яг өөрийгөө хөгжүүлэх гээл ойлгоол ингээл суралцаал хүүхдүүдтэйгээ чамд бас нэг ерөөл магтаал хууртайгаа ч бас өвөнгөөч танилцаагүй хүн шүү дээ. 45 жил хуур татаж байгаа хүнээ дэргээд би чинь нэг 20 гаруй жил хуур тоглож байгаа хүний ур чадвар одоо мэдсэн сурсан таньсан зүйл ямар байх вэ те. Суралцаад л явж юм да хүүхдүүдтэй хамт зэрэгцээл. Бид гурийн яриа болвол яалтчгүй одоо Зөндөн Чулуунбаатар гойтой бол холбогдно. Одоо энэ хүн бол одоо бэлэн цэцлээч тий Монгол улсын тэргүүн зэргийн өргөмжлөлт магтаалч гэж явж байгаа. За мөн одоо 9 удаагийн тэргүүн шаналд морин хуурч тий. Одоо ингэж ерөөлж. Энэ хүний одоо үйл хэргийг үргэлжлүүлж байгаа одоо төлөөллөө найз нөхд нь байна гэдээ оролцоо явахаар сайхан байна. Тэгээ түрүүн орж ирэхэд нөө малгааныхын тэмдгийг хараад юу вэ гэж асууж ирсэн. Тэгээ тайлбарлаад өгөөч. Сайхан байлээ. 23 оны 9 сард Зөндөн Чулуунбаатар багшийн гэр бүл өргөхдүүд, найз нөхдүүд, шавнар нь тэр хүний олон сайхан ам бэлгийн ерөөл магтаал тийм ээ. Тэр зүйлийг дэлгэрүүлж түгээхүүднээс мандах суманд наадам өвийн наадам. Наадам хийсэн юм байна. Тэгээд өмнөж номыг гаргасан. Ном болоод 20 он ном бүтээгдсэн. Тэр наадмын онцлог маань Чүгэгшийн бүх магтаал, бүх ерөөл ном бэлгийн сайхан өвүүдийг яг өөрхөн бүтээлүүдийг гэсэн үг шүү. Тэр зүйлийг бүгдийг одоо нутгийн ард түмэнд уулус сайхтад сонсгох. Зөвхөн тэр хүний бүтээл. Маш том наадам. Тийм наадам зохион байгуулсан. Тэр наадмын дурсгалын тэмдэг. Тэгээд өөрийнх нь өөртөө. Тэгээд би одоо энэ хүнээс л бас тодорхой хэмжээнд миний одоо байгаа хүмүүст ерөөлж магтаалч гэж тоогдоод л яваад байж тэгээд яалчгүй нүнтэй хамааралтай учраас одоо тэнгэрийн оронд байгаа ч гэсэн бас хүндэтгээд хөшийнхээ тэмдэг алтар нэрийг тэр хүндээ залж байгаа л одоо учир юм да. За гоё хүндлэл байна тий. Зөндөн Чулуунбаатарын талаар манай Болтотрох бас илүү ярих байх гэж бодож байна тийм үү? Би Зөндөн Чулуунбаатар гэдэг тэр залуутай би одоо 16 дэх хүүхэд байхдаа 1981 онд. Тэгэхэд Чука маань юу хийсэн одоо тэр үеийн нийт айх үйлчдэг гэж энэ клуб эрхлэгчтэй байлаа. Би тэр сумын одоо 8 дараагийн сурагчтай байна. Тэгээ бид хоёр бид нар ингээд юунд явахгүй юу? Бүх ард нь урлагийг наадам гэж тэр артай усхлын 60 жилийн явахгүй. Сайхан зураг байдаг шүү. Тэгээ тэрэн дээр ингээд яваад тэн дээрээ бид нар ч нөгөө бас хамтлагаараа нөгөө магтаал одоо банзрагчийн ая продюсерийн шүлэг нарангуй магтаал гэж магтаалыг уншиж одоо тэгээд юу авч ирсэн шүү дээ. Бид нар алтан медаль урчиж ирсэн. Тэр тэгээд тэндээс бид хоёрын нөхөрлөл эхэлсэн. Надаас яг арай дээр
би дуу сургуулийн 8 дараагийн сурагч манай хүн сэргээс дүнгиж ирсэн нэг 22 тэл залуу байсан да. Тийм айгүй авьяаслаа нийтлэг ийм сайхан зам. Тэрнээс хойш бид тэгээд одоо бурхан болтол бид сайхан нөхөрсөн. Тэгээд бие биендээ юм хаан явна тийм ээ. Бие биендээ ингээл одоо биеийнхээ мийг үсэн биеийнхээ уран бүтээлийг дэмжин тийм ээ бие биендээ урмын үг хайрлан эсвэл ингэж явсараад дуусна. Тэгээ энэ утгаараач байхтай сая өнгөрсөн намар болсон тэр юу намайг ирсэн надад тэр юу дууссан ерөөс магтаачтай нааданд өрсөн би чинь үл өөрөө нөгөө магтаал ерөнд тэгээд надад жоохон тулгсан дэлгэр сумын савсны цагаан ууны тухай магтаалыг таавш гэж би юм чийжлэхгүй юм тэгэл уншихтаа хоол аман чадрах юм гэдэгтэй би уншсан. Тэнд оролцож байгаадаа би хамгийн их найзаагаан тийм дурсаж байгаа хүндэлж байгаа тэр нааданд оролцож байгаа өөрөө том миний тэр магтаалыг уншиж гайхамшиг болохонтой сэйлүүтэй би тэнд оролцож байгаа надад их хүндлэл тийм ээ их бахархал байсан. Тэгээд би тэгээд Чулуунбаатараа одоо Чулуунбаатар маань өчнөө мөхт юу дорнохтой байдгүй тий Монгол улстай ингээд одоо нэртэй гадаадын орчим фронт тийм ээ чүлээ бас ингээд яваад Монголын нөхцөлийг сурталчилан таниулсан юм шүү. Тэгээд жоохон ингээд араад ирт явчлаа. Тийм гайхамшигтай тийм авьяаслаг тийм ерөөсөл ардын л одоо яг тийм одоо байрлаас яасан авьяас гэдэг чинь тий тийм л авьяастай л байсан. Яг мэдээж урлагийн юм өгч юм ямар боловсрол эзэмшээгүй. Төлөв өчнөө дуур магтаал өргөөл шууд зохиодог шууд цэцэлдэг ийм л хүн байсан. Бэлэн цэцлэн гэдэг бол одоо цээж их сайн байх. За тэгээд ер нь маш их юмыг шаардна үстэй. Бэлэн цэцэлэх үү? Одоогоор одоо шууд асууч яана цэцэлэх үү? Одоогоор бол чадахгүй байгаа. Гэхдээ бэлэн цэцэлэхэд за нэг оюун санаа ингэж задрах хэрэгтэй юм байна. Нүд мэлми алив зүйлийг ингэж ажиглах хэрэгтэй юм байна. Алив зүйлийн шинж, өгөгдөл байдал тийм үү? За хүний зан чанар өмссөн зүйлс гээд одоо тэр найранд байгаа зүйлийг ажиглах, гэрхаа ажиглах, түүнийг ургуулна сэтгэн бодож үг үйлбэр болгох. Ийм чадамжийг нэгдүгээр шаарддаг юм байна. Хоёрдугаарт үгийн сан. Нэлээд сайхан ариун баялаг үгийн сантай байж тий. Тэгээд нөгөө одоо хуучин цагт бол одоо хуучин цагт гэж хэлэхэд бас муухай юм. Одоо яг ахуй одоо ингэж өөр байлаа штэ. Бас тий. Шинжлэгдээгүй байх үед гэсэн үг шүү дээ. Тэр үед бол мал ахуй тийм ээ усуудыг ярьж хэлж байгаа үгнээс үгний хооронд ингээд бэлэгдэл нь байдаг ч гэдэг юм уу. Дараагийнх нь мөртүүд нь байдаг ч гэдэг юм. Тийм зүйл байж одоо ингэ айлцлэг гэхэлэр эргэнэг гингүүт чинь эргэнэг дээр будаа агшаагч битгүү шанагч ээч мээч гэх актер зүйл байх гэдэг. Түүнийг яг боцноороо харснараа өгүүлэхлээр нэг л эвгүй. Үг нь хүртэл хэл алтарч байгаа тий. Тэгэнгүүт Монгол ахуй дээр чинь хайрул эрүүл ааруулын 5 мав гэл ингэ яваад өгч шүү тийм үү. Тэгэхээр тийм зүйл байх шиг байна. Гэхдээ яг бэлдээл байна. Тодорхой наснд хүрээд өөрийн нөгөө туршлага өдр хоригдлогдоод ирэхлээр цэцгийн зах цухаас бол гарах юм шиг байна. Багшийн маань хүү Эрдэнэтбатар одоо байгалаас дамждаг юм. Эрко ер нь тий. Ер нь сэтгэн шүү. Янзын хорц гэрхай сэтгэн. Одоо суралцж байгаа хүүхдүүдээ би ерөнхийдөө бэлдэж байна. Бэлэг нэмэрлээ, цацал мэлалгаа, дом шившилгээ, оньсох, таавар, түргэн хэллэг, ертөнцийн 3-ын номуудыг зунд нь ингээ өгөөд би даалгавар судлуулаад тийм ээ. Уншаад ойлгосон ч ойлгоогүй зүйлээ асуугаарай гэдэг. Хуучны үгийг зарим хүүхдүүд ойлгохгүй шүү дээ. Тэгээ хүүхдүүдээ ерөнхийдөө хүчээр гэдэг юм уу одоо албадаж маягаар бэлдэж байна. Одоо үгсийн сан сууж гэдэг ядчих тийм үү. Тэгж бодоод л байгаад байгаа. Магтаал аялгуулахын тухайд хүүхдүүд маань зөв сайхан хоолойтой тэгээ өөрснөө хуурынхаа тоглолтоо
мэдсэн ойлгоцсон багт бол магтаад хөөрхөн болоод. Цэцсийн тухайд бол нэлээд юм шаард. Тэгээд хугацаа энэ оюун санаа гурван салдаг гэж. Багш орчны ажиглалт явах юм байна. Тэгээд нөгөө морин хураад татна тий. Тэгээд тийшээ зүгээр хөрөхгүй ш. Ярьж байгаа юм шиг хэлэх юм бол усуудад хөрөхгүй. Заавал нөгөө аялгуусан байдалтай. За тэгээ нэг өөрийнхөө байдал тий нүүрний хөдөлгөөн тий энэ зүйлээр ингэж хүмүүст хүргэх гэдэг чинь бас их айхтар юм билээ. Тэгэл өөртөө байгаагаар бодоод суралцаад бодоод л явж байна. Тийм болох Донцгагийн хувьд бас юу байхгүй юу? Бас их энэ тал руугаа их боломжтой. Цэцлэх боломжтой. Яг гэвэл Донцгай жоо нь өөрөө шүлэг найрагтай бичдэг хүн бол бас тэр үгийг уртаа болгож тийм ээ. Зүгээр л нэг одоо нэг сүү вэр мах вэр гэж яриад байхгүй шүү дээ тийм ээ. Тэрийг ямараар хэлэх вэ? Тэрийг хэлж чадах учраас өөрөө шүлэг нарыг бичдэг хүн чинь бол шал өөр шүү дээ. Бас тэрийг гоё тийм яруу наргийн хэллэгт оруулж тийм ээ. Хэллэг тал руу их боломжийн цэцлэхэд их боломжтой бий үлдэх гэж бодоод байдаг байхгүй юу? Ярианыхаа төгсгөлд нэг жоохон эсгээс нь үзүүлнэ. Тэгээд хэдүүлэнгийнх нь одоо гурвуулгийнх нь яриа бол одоо нэг шав руу орж байна. Шав сургалт гэж түрүү ярьсан тийм ээ. За Балдаатар ах бол одоо дэлгэрэх сумандаа Данзай рожиг сайн шанд дээр төвлөрсөн хэдиж одоо сумд руу бас нэлээ ингээ хандаж эхэлж байгаа юм гээд түрүү ингээ ярилцж байсан. Тэгээд энэс гадна одоо морин хуурыг тийм ээ сурахад хүүхдээс ер нь одоо ингээ авиас шаардж гин үү эсвэл тэр хүний хандлага зүрх сэтгэл шаардж гин үү эсвэл эцэг эхийн дэмжлэг шаардж гин үү хүүхэд дуртай байх шаардж гин. Энэ болгоныг одоо та хоёрын хувьд маш сайн хэлэх байх. Яагаад тэгэхээр бид хэдийн ярилцлагыг одоо үзээд хүмүүс магадгүй одоо заавал хүүхд ихгүй тийм ээ. Одоо би морин хураа одоо хомиртой залцсан байна. Одоо би ингээд жавар салхиа үргээдэг байя гэвэл сурах боломж нь хэр нээлттэй байдаг юм сурах одоо тэр боломж бол хүн бүрт байгаа юу л гэж асуумаар байна. Тий. Юусе ингэж штэ. Энэ авиасуу зүтгэлөө гэдэг штэ тий. Бас гэр бүлийн дэмжлэгөө гэж асуугаад байгаа. Морин хуургүй байвал бас тоглох зэмсэг манайх ба тий. Өөрийн хөгжмийн зэмсэгтэй тий. Гэхдээ сайн шүү. Сайн зэмсэгтэй байх ёстой шүү. Зүгээр л нэг зах дээр зардаг бэлгэдлээ тий. Дуурахгүй юмараа хүн сумна гэж байхгүй шүү. Одоо тэгээд морин хуурмаа дунджаар хэдэн төгрөгийн үн ханштай зах зээл дээр зарагдчихэв. Би одоо тест морин хуурыг ястаа мэдэхгүй. Тий, мастер хуур гэдэг. За. Мастер хуур бол ерөнхийдөө одоо хоёр том үйлдвэрлэл байгаа шүү дээ. Юу Арксон тий музик Улаанбаяр гэж манай аймгийн хүн шүү дээ. Дэжин сургууль Улаанбаяр тий мастер ерөнхийлөгч юу төрийн нөгөө хан хуурыг урсан байхгүй юу. За нөгөөх нь хуур магна гэдэг. Биш экшиглэн магна гэдэг тийм ээ. Тийм байгаль живж өмнө юм байна. Тэр хоёрын үйлдвэр шүү дээ. Эдгээр чинь өөрөө соц үед наадулч нь юу байхгүй юу? Хөгжмийн ганцхан үйлдвэрлэлээ шүү дээ. Тэнд л хөгжмийн урлагчид ажиллаж байсан хүмүүс шүү дээ. Тэгээд компани байгуулад хөвдөө гарцсан тийм. Цацаад авахгүй юу? Тэгэхээр нэгдүгээр маш сайн хөгжмийн зэвсэгтэй байх хэрэгтэй. Хүн өөрөө суралцагч. Тэгээд дээрээс нь хамгийн гол нь өөрөө сонирхолтой. Би бол одоо хүүхдүүдэд тэгээ багшийн ингээд ажиллах юу байдаг байх л да. Арга барил өөр л байх. Би бол эхлээд л бол миний хөө эхлээд чи хуурчлахгүй. Эхлээд хүн бол. Хүн бол гэж заадаг. Дэвчээртэй. Морин хуур өөрөө хүнийг маш дэвчээртэй сурдаг. Бүх сонсоо сурчдаг тийм ээ. Ерөнхийдөө урлах бас тийм шүү дээ. Тэгээд морин хуур өөрөө дөлгөөн болгочтой байхгүй. Хүүхдийг их дөлгөөх. Сэргэлэн байна гэдэг бол сахилахгүй байхын нэр биш байхгүй юу? Даруухан байна гэдэг бол бас тийм нэг жоохон тийм дараа байхын нэр биш шүү дээ. Тийм учраас энэ авиас. За чинь намайг анх ингээд чадрт орж явахд бол нэг тийм л хэллэг байлээ шүү дээ. Нэг хүн авиастай байхад болно. 90 болсон хөдөлмөр гэдэг байгаа байхгүй юу? Тэр биш. Одоо бол авиастай бай, тэр нь хөдөлмөрчл байх хэрэгтэй шүү дээ, тийм ээ? 50-50-тэй ядаж байж
хүн яваа шүү. Тэгээд эцэг эхчүүдийн дэмжлэг үнэхээр хэрэгтэй. Нэгдүгээр хүүхдээ үнэхээр чин сэтгэлээс явуулах хэрэгтэй. Тэр дугуйланд нь за яг одоо ингээд мэдээж үнгүй байхгүй шүү дээ. Тийм ээ. Үнгүй байхгүй тэр дугуйлан сексүүд бас нэг цог хэмжээний төлбөртэй байдаг байлгүй дээ гэж бодож байна. За би жишээ нь ингээд сумдаа бол би төлбөр авахгүй. Юудээс нэг төлбөр авдаг. Одоо над дээр нэг 40 гаруй хүүхэд суралцж байна. Яагаад гэвэл би сумынхаа 100 жилээр 100 мянга хурц гаргана. Энэ сумын ганц онцлог үл нэ. Нөгөө онцлог нь мэдээд яач нар нь хурдмаараа өцсөн. Тийм ээ. Энийг би хийх гэж би 20 хонд ингээд би ерөнхийдөө сумын аймгийн гэдэг дарга удирдлагч би амлцсан байхгүй юу? Энийг би өөрөө ингээ мандах гэдэг биш байхгүй юу? Тийм ээ. Би нэг өчргөө олон шав төрүүлээл одоо яаж гэдгийг тийм ээ. Ингээд байгаа биш ээ. Энэ сум бол бас энэ аймаг дотор бол хурын их орн шүү. Тийм учраас энийг гарцаагууд үлдээх юу вэ штэ. Үлдээмэр вэ штэ. Тэгэл би энэ дотроос за би нэг л 200 чав тайлагч вэ. Эндээс нэг 2 сайхан хүүхэд. Би тэр хүүхдүүд бүгдээрээ сурахгүй ч ялаа гэсэн морин хурц ийм юм бэ. Яалтгүй манай өв соёлын байна тийм ээ. Энийг би нэг хөглждөг болъё. Гайхамштай мундаг тийм ээ. Мэргэжлийн хэмжээнд олохгүй ч бай. Тэгээд энэ өв соёлоор аваад үлдэж байгаа л өөрөө том байхгүй юу тийм ээ. Маш том хөрөнгө оруулалт байхгүй юу. Тэгээд би хүүхдүүд минь одоо би хэлж байна. За би дэлгэрсэн би 48 жил хуурцсан хүн шүү дээ тийм ээ. Би мэргэжлийн урлагийн 2 байгууллагт мөрөн хурцаар ажилласан хүн шүү дээ би. Сараух чатар хэдийн зэргийн чуулга 2 тийм ээ. Тэгэхээр энэ суманд байгаа нь бол энэ суманд том одоо олж байхгүй юу тийм ээ. Тэр яг хөө. Намайг энд байгаа дээр минь та нар би ч одоо ингээд бас нас мос явж эхэлж байна шүү дээ чи нөгөө 60 нас руу ингээд хөөжлаа тийм ээ. Намайг байгаа дээр биний чадах юм ерөөсөө л энэ байна шүү дээ. Би тэнд одоо сумын 100 жил боллоо байшин барилга байл тийм ээ. Хэдэн сая төгрөг одоо хандуулаад байж чадахгүй би. Би энд нэг хэдэн хуурс төрүүлээд үлдээчгээд би байна уу байхгүй юу? Тэр сумын хуурынх нь хуурчт нь засрахгүй л байх шүү дээ. Нэг найр надан болоход тэрэндээс хинэнчгэл гараад тийм ээ. Хуураар нурчдаг гэр ядчдаг гэр өнөөхөн жавр өргөж. Энэ тал руу би үнэхээр би энэ түгээн дэлгэрүүлэх гэж ерөнхийлөгчийн зарилгын тийм ээ. Энэ үгэнд би аюул хөвөлж байгаа. Түгээн дэлгэрүүлнэ гэдэг нь энэ юм аа. Ингэж л үлдээх нь өөрөө том. Тэгээд намайг ашиглаад өгөөч гэж би сумаас гоогаад байгаа шүү дээ. Сумын хүмүүс намайг ингээ баянд байгаа дээр ашиглаад өгч. Би танараас нэг төрнийч юу ахгүй. Надад ямар ашигтай юм бэ? Жишээ нэг бодъё. Намайг 100 хуурч наадмаар гаргасан гэдэг надад 100 сая төгрөг өгөхгүй байхгүй да тийм ээ. Би авдаг л нөгөө өгчүүн башийнхаа цалингаа авахаас тийм ээ. Тэр хүүхдүүдэд ашигт би тэр хүүхдүүдээс мөнгө төлөөр авахгүй бай. Тийм. Энийг л байх ёстой маа л гэж би ингэж би түрүү ярьлаа шүү дээ. Нөгөө би бол ингээд нэг тухайсан багш байгаагүй. Зүгээр би өгдөх юу. Харж явсан дараа нь урлагийн байгууллагт ажиллах юу хөгжмийн урлагийн тухайд бол өөр. Миний одоо хөгжмийн урлагийн усг заасан одоо нотны цагаан дэлгүүр заасан багш нь бол Монгол Улс хурлын гавьч хөтөлбөртэй Арц албаны улсын барид улсын сэлийн гавьч хөтөлбөртэй Дамбуцагийн засаг өдөрч хөгжмийн зохиолч тийм ээ. Азгаар багш минь бай. Тэгээ бандрагч хөгжим минь одоо ах минь тийм ээ. Ах багш минь надад мөрөн хуурын мэргэжлийн тал руу явна үстэй тийм ээ. Гар хуруунаас айлгуулээ зөв зах. Энэ дээр нэг юм хэлье. Морин хуурыг их зөв тавилтаар нь хэл сурах ёстой шүү. Зөв тавилт суугаагүй гар хурууны дугаар нь буруу ч гэдэг юм уу тийм ээ. Ийм хүүхд. Ерөөсөө л хөгжим тоглох гэдэг нь мэдрэмж шүү дээ. Хөгжмийн сонсгол тийм ээ. Дунд сургуулиудад байгаа хөгжмийн багш нар хүүхдийн сонсголыг маш сайн хөгжүүлсэн байх ёстой. Урлагийн сэтгэлгээг нь хөгжүүлсэн байх ёстой байхгүй юу? Тэгжээж явна. Тэгэхгүй буруу тавилаар сурцсан хүүхд тийм үү? Судлаасаа эхлэж тиймэр үрчин тийм үү? Суралцагч морин сандлын 3-1 дээр 100 хөлийг баг зэрэг урагш 50 метр ингээд заасан байгаа шүү дээ мэргэжлийн нүүд. Тэгээд хурууны дугаар байна тийм ээ. Тэгээ хамгийн гол нь энэ яах вэ? Нот унших гэн тийм ээ. Нэг ингээд нот хараад нот мэдэхгүй байх хүүхдүүд ерөөсөө нот мэдгээ болчих. Сургууль хүүхдүүд нот твич байхгүй 7 нот тийм ээ. Уг нь бол заадаг штэ. Уг нь заадаг ч юм байна. Тэгээд ерөөсөө мэдэхгүй. Уг нь. Тэгэхээр тэн дээр одоо юу гэдгийг до ре ми фа гэдэг уншихвал нот уншил. Хамгийн гол нь хөгжимдөх гэдэг бол дотоод сэтгэлийн асуудал байхгүй. Сонсгол гэдэг чинь
чихний дүлгэрлийн тухай юм яриаггүй шүү дээ тийм ээ. Хөгжмийн сонсгол бол өөрөө мэдрэмжтэй байхгүй да. Дотоод мэдрэмж тийм ээ. Мэдрэмжээрээ тоглохыг аач мод дотортой байх шүү гэж гардаг байхгүй тийм. Зүгээр нэг гайхалтай гоо ингээд аялгууд толгойд хомртой нэг л хуурай хүндий тийм ээ. Байхгүй зүгээр нот уншна гэж манай мэдгүй манай мэрэгчтэй хэлдэг дэрвэл тэгж ярьдаг манай хөгжим гişнэр бол тэгж л яриад тийм. Тийм л маягаар яадаг. Тэгээд данцгай өгшөө хөвдөл одоо бас тэгээд сайн байна гэдэг юугаа явуулж ба би үл илүү мөрөн хуурнаас бүр илүүтэйгээр ерөөл махтаалыг хөгжүүлж байгаа. Энэ өвсөлийг тийм ээ түгээн дэлгэрүүлж үлдээж байгаа нь илүү сайн. Тэгээд ингээд мөрөн хууран бас даггүй зааж яана гэдэг чинь ингээд давхар ингээд маш олон нэртэй. Тэг хост толоос нь гэж зааж байна шүү дээ. Тэгээ ерөөл махтаал ардын ам бэлгээ чухалчлгүй яах вэ? Одоо зайлшгүй танд бас толгордог байдаг юм. Та гэхдээ бас найр нааданд бол сайхан аргалждаг. Тодорхой хэмжээний өөрийн бас нэг бэлэг хөвгтэй байдаг байх. Одоо дайхны найр гэдэг юм уу, байшингийн найр төр чинь заавал нөгөө бэлэг гимбэрэл төр сайхан зүйлийг одоо наадамда, найр наадамда шингээхийн тулд тий зориулсан ерөөл сонсохыг хүсэж идэг болсон байна шүү дээ. За аялгууд магтаал бол яах вэ? Одоо усуудын сонорыг мялах тий одоо уул ус хайрах тийм байдаг юм. Одоо усны ч гэдэг юм. Аялгууд магтаалч. А мэдээж хуурны хөг татаж дугарнаа л гэдэг чинь тэр найр наадам тэр хуурын хөг аялгаагаар дамжиж бас нэг авшиг зүйл шингэж байгаа шүү дээ. Түүнээс гадна осууд ерөөл магтаал хэлэх гээд байдаг. Ерөөл хэлэх гээд байдаг. Тэгэхээр зайлшгүй нөгөө мориу орч хүн хүүхдэд гэдэг юм уу? Нэг ийм зүйл нь байжээвэл нөгөө хуурч хүүхд маань бас яах вэ? Бас нэг найр наадам арай нэг юу гэдгийг чимэг болох юм тийм ээ гэж хараад байгаа юм. А тоглоомч тал дээр бол мэдээж сайн тоглож хүн бас найр нааданд бол тэр аяалгаагаа тоглоод усууд энэ данцаарч нарыг малаагаад ингээд надаас давуу тал нь энд байгаад шүү дээ. Тийм үү? Намайг ч ингээд найран дээр би мэдээж одоо ингээд Монгол хүч яхтай тэр энэ жавруур гэсэн юм сайн сайхныг бэлэгдэж хуурдуулж байна. Тэгэнгүүт намайг магтаал уншиж шиг юм. Би нөө гэж ядахгүй. Нөгөө хоолоо болооч байдгүй те. Баргаас хоолойтой байна шүү дээ. Тэгэхээр чинь нөгөө магтаалыг бас тэр хүмүүс хүсээд байна те. Тэгэхээр бас магтаал ерөөл энэ бас л энэ аймагт ингээд би бас нэгэн хэдэн айлнаар нэг магтаал хэлээж гэж шүү дээ. Тэгэхээр энэ Чулуунбаатарын тийм ээ үлдэцгс баха та тийм ээ. Тэгэнгүүтээ эднэр бас энийг түгээн дэлгэрүүлж байгааг хэлбэр шүү. Айлын найд дээр энэ магтаал ерөөл бол гоё шүү дээ гэдгийг энийг мэдрүүлж тийм ээ. Тэр жирийн айлд очиход тийм ээ. Тэр улсууд нэг сайхан магтаал хэлээч. Ингэж байгаа нь бол энэ Чулуунбаатар энэ дамжуулжин авсан өвлөн боломжлагч энэ шавнырийнх нь бас асуудал байгаад байх шиг. Тэгээ за дарин байлдах гэдэг явах таа. Одоо ингээд нөгөө хөгжмийн уралд дээр мэдээд байгаа юм нь ерөөсөө морин хуран дээр бол ингээд шүү дээ. Тэгэл хайлрах. Жалан март тоглож гэдэг байхгүй юу? Жалан тоглоод өгч гэдэг. Тэгээ жалмыг чинь бол ер нь бас нэг хайхтар ингээд нэг ганцаараа тоглолтоос нэг хатаа биш шүү дээ. Тэгээд одоо ингээд минут ингээд одоо хуруугаар нь менеж байгаа тийм ээ. Нөө хурдын гэдэг үзэхгүй тийм. Тэгэхээр ямар нэг жалам хараг айлмс чинь одоо хурдмарны тухай биш нэг нэмэрний иш бичгэл нэг удаан дараараа явах нэг өөр тийм ээ. Тийм учраас би бол бас л нэг бол ардынхаа чиглэл юм байна. Жон харууд ингээд тоглох хурал тийм ээ. Өгтөрмээ тэр гэрээ тэр морин хурд өөрөлд нь зориулсан гоё тийм ээ тий. Тэр үеэс ингээд уламжлал гэсэн энэ аялгуунууд байна шүү дээ. Тийм шүү дээ. Морины тоглохоос илүүтэйгээр манайхан бол нэг мэдэж байгаа энэ тэр болох гэдэг шүү дээ. Зарим хүмүүстэй тий. Жалам нэг заа тэгэл их төсрээд үлэмбэр тий. Үлэмбэр бол гайхавчтай аялгуу тийм. Одоо тэгэл захын л хүүхд тоглоно шүү дээ. Ер нь үл эн чинь 50-д он цохос ингээд л шүү дээ. Тэгээд 80-аад онд ардын чич бацаахан нөгөө финансд бичүүлсэн. Тэгэл бацаахныхаар ингээ гарч одоо ингээл захын л одоо сургалтын бүх хүүхдэл мэдээж байгаа жалам хар үлэмбэр тоглоно. Тэгээд морин хурын сургалт одоо танай хүүхдүүд яад гэдэг. Манай хүүхдүүд шууд л одоо үлэмбэр борлол сурчих гээд байна шүү дээ тий. Өгөө шүү дээ хуураа хэлээ барьж сурах хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй дараа шууд явчих гал тий. Тим юм их шаардлагатай юм байна тий. Дараа л үлэмбэр одоо эцэг эхчүүд нь чалгаагүй. Одоо нөгөө төр урлагийн хүчлэг болохгүй сургуулийн тий. Манай хүүхдэд үүлэн борзооч юу вэ энэ чинь тий. Хүүхэд аг хуур сурж байгаа хүүхэд би бол нэг 6 сар л гэж бодно.
6 сар болж байж тийм ээ. Тэр хүүхэд Дөртэй байна. нэлээд дөртэй болж ирнэ шүү. Тэрнээс одоо нэг 3 хоног дээр сурчдаг юм биш ээ. Ялтай шүү дээ. Тэгээ саяхан нэг юугаар фэйсбүүкээр тэр манай автай экнараа тэр бичээлээ л дээ тий. За хаад ингээл урлагийн үйлчлэгээ нэг 2 хоног өмнө ярил хамлцдаг шүү дээ. Манай авт нэг ая заагаад өчгөө урлагийн нөгөөд ороод тийм ээ 3 хоногийн дараа. Манай сум чилгаа хоо яг л энэ татдаг. Тэгээ манай сум энэ жил урлагийн үйлчлэгээхэд айгүй сайн хийсэн. Яагаад гэвэл 100 жил авахдаж мөрөн хураа хөгжүүл дэвжүүлэхийн төлөө зөвхөн хөгжмөн Морин хурагч бай, гоцлолч бай, мөрөн хуурч байна гэж. Би шүүгчээр ажилласан. Өдөө тэгэл байгаал хэмбэндэл дүгнэ штэ. Тэгээд би одоо ингэж штэ. 100 жилдээ сайн бэлдсэн байх шүү тий. Тэгэхээр би одоо ингээд одоо шавнараа байж би 100 жил 100 мөр уус гарах гэдэг штэ. Тэгэхээр би хүүхдүүд урамшуулахын тулд гэж штэ. За өнөөдөр надад миний урдны шавнар явах бай тэр амжилт мэлдээ үзүүлсэн тий. Хүүхдүүдийг би мэдээ тэр жижиг өнөөдөр надад би 11 сарын 20-нд яг энэ жил дугуулга эхэлсэн. Яг дугуулгын сургалтаа эхэлсэн. Тэгээд 1 сарын 2-ноос одоо яг их чигдэж орж ирж байна тийм ээ. Тэгээд нөгөө яалт мал шинжил бэлгээл ингээл 11 сарын 20-ноос явсан юм чинь тасалцсан юм л да. Тэгээд ингээ явхаар одоо би хүүхдүүдээ ингэсэн. За нэг 5 сард юм уу те. Хүүхдүүдээ нөгөө үүлэн бор нөгөө хөхтөр юм хоёроо би та нар зөвхөн та нарын дунд уралдаа хийнэ. Би өөрөө шагнаа. Багш одоо хүүхдүүдэд урамшуулах тийм. Тэгэхээр тэр хүүхдүүд чинь тэр булдаан дарахын тулд нөгөө аялгуугаас сурцсан хүүхэд 100 жил бэлэн бидтэй тийм ээ. Энэ одоо миний менежмент юм да тий. Тэгээ менежмент ингээд хамаагүй ярьж болж байгаа юу? Зүгээр. Би бас жишээ авахаар юм байна. Тийм байна. Янзын яг зөв шүү дээ. Зөв. Тэгмээр юм байна. Хооронд нь өөрсөнд нь одоо эвтэй сайхан өрсөлдөөн тийм ээ. Яг үнэн эвтэй гэснээс тэр морин хур сурж байгаа. Эн чинь хамтраад сурж байгаа үг тийм ээ. Тэднээс сурна уу, сурахгүй нэг онц биш. Хамгийн гол хүн болж эхэлдэг. Хоорондоо эвсэг болдог тийм. Би бинийг ангой мэдэрдэг тийм ээ. Тийм болоод эхэлдэг байхгүй юу? Энэ тал руугаа их ирнэ юм да. Тэгэл одоо би бол одоо ингээл энэ том хуурчтай хажуу тийм ээ. Би нэг ингээл би хөл мундаг хуурч үрчгээд яриад яах вэ тий. Гэхдээ би энэ үсгэлийг би дотогчин өнжил хатгалж явна гэдэгтэй л би үнээр би ахлахын хаач би дуурнтай хэлэн тийм ээ. Бас хов заяа да. Тэгээ хов заяа өндөр хов заяа шүү. Шав сургалт гэж байгаа. Одоо ер нь сургалт явуулж байгааг сонссон тэгээд анзаарч байгаа юу? За 22 оны 9 сараас эхэлсэндээ ерөнхий боловсролын 1-р сургаалт тэр. Дуугч багш цагаана багш одоо намайг 10 жил дуугч багш байсан. Багш тэрэ зорчиж. За багш нэг юм бодолтой байна. Тэгээд дуулах чи хүүхд хуур заах. Өө болов. Би ч юм сургуулийнхаа дуугч кабинетийг тэгээд нэгдэг. Хичээлээ зохицуулж багш. Тэр надад морь байгаа. Бисрэг 17 том 7 хуур. Яамнаас өгсөн юм бэл боловсролын яамнаас өгсөн хуур. Нэгдүгээр сургууль байна. Тэгээ 22 оны 9 сараас яг эхэлж илээ хүүхдүүдээ аваад. Тэгээд 23 оны 1 сараас нөгөө 1-р сургуулийн дуугчийн кабинет нь өөр төрөлдсөн кабинет болох шаардлагатай болоод кабинет болчихгүй. Тэгээд их шиглэн энтертейментийн төв бивчлэнтэй холбогдоод Чоко маань бас таньтай шүү дээ. Энтертейменттэй том офстой. За тэрний том танхим зааланд нь өргөжлүүлээд өнөөдрийг хүртэл дугуулан гачилүүлж аймагт явж байгаа. Тэгээ их шиглэн энтертейментийн ямчлан туул 2 дүүдээ мөнгөн туул 2 дүүдээ бас талхаж явдаг шүү гэж хэлье. Тэгээ сая он гараад оны өмнө 11 сард айраг сумаас холбогдоод айраг сум бас 100 жилтэй. Тэгээд Тамян газраас нь холбогдоод дуу хөгжмийн багш нь ерөнхий боловсролын сургуулийн дуу хөгжмийн багш холбогдоод таны сургалтыг авъя. Та хүүхдүүдэд хуур заах боломжтой. Болно. Тэгээ би ч нөгөө энэ дэх дугуулгийнхаа хоногийг зохицуулаад одоо 7 хоног болгоны 4-5 дахь хагас санд айраг суманд тийм
одоо 17 8 хүүхэдтэй Оо. зугаал хичээлүүлж байна. Ингээд л явж байна да. За Данзаравчгийн хувьд 5 дугаар ангида морин хуур Тий. тоглож байсан. Тэгэхээр одоо яг би хүүхдүүдийн насыг ер нь дунджиж хамгийн бага хэдэн настай хүүхд тоглож болох вэ гэж асуугаад урт сурах уу? Янз янз байна уу одоо? За болтойх ямар хөө Тийм, бодлоготой бодлоготой. Би үл ерөнхийдөө ингэж бодоод байна. Ерөнхийдөө ийм нэг боломжтой юм болов гэсэн нэг насыг хараад байна шүү Тийм, дээ. багцаатай нас Тийм, би багцаатай асуугаад нас байна л да. Хич хичгэл бас хэцүү. Яаж л хуураач байж чадахгүй тий. Тийм. Ингэж хэцүү гэдэг хуруу гаран чүрж өгөхгүй тий. Ийм Тэгээ эцэг эхчүүд бол авчид өгчөж одоо тэгэхээр чи би ямар тэр чинь чадахгүй. Энийг явуул гэлтэй биш тий. Яг хөө сууж л гэдэг. Ядаж хураан хөрөөдөж байрд суучаа гэлтэй тий. Ер нь бол миний боломжтой нас бол би 4-р ангид болж байна. Одооний 4-р анги хөгжөөд 10 тав 6-тай суна гэдэг чинь тий. 4-р ангийн хүүхдүүд чинь тийм 9 настай. Тийм. 9 10 арай өрөг юм. тий. За тэр л 50 юм уу да. Бидний хувьд бол нэг 8 настай суудаг байхад бол 4-р анги хөгж 10 шүү дээ. Тийм 12 дээ шүү. Тий 11 2 бол Тэгэхээр одоо 6 настай болчиход байгаа учраас би үл яг нэг 10-тай болчлоо гэж бодсон шүү дээ тийм. Тэр дэндээс эхлэх хөлөг боломжтой юм шиг байгаа. За тэгээд насны хөл ер нь бол эмэг сурахад нэг нас хөл хязгааргүй шүү дээ тийм. Би жишээ заяа зөв юм сурахад хязгааргүй гэдэг нэг сонирхол л да. Би жишээ 44-тэй Сэлийн дээд сургууль төгсөж байлаа. Оо за. 56-тай би 55-тайдаа би газарчин дээд сургуулийн дуу хөгжмийн бишээр төгсөж байлаа шүү. Оо за. Би 2 дээд сургууль тийм. 2 дэс байна. Дандаа ичнээ жижигтэй ичнээгээр тийм. Тэгээд ихээр том цул байна. Ерөөсөө тэнд нэг авиасил асуудал байгаа. Тэрээс нас бол энэ хамаарал. 60 настай хүн хурц болно шүү дээ тийм. Би сумх нэг одоо заавал хүүхд гээд байхгүй шүү дээ. Дуртай нэрээ манай ялангуяа төрийн албаа агч залуучуудаа үгүй ядаж манай соёлын төв хийдээ тийм ээ. Үүсдээ ингээд сураад та нарт л үлдээ шүү. Би энэ мөнгөд байхгүй шүү дээ тийм ээ. Тэгэл ингээд сураад үлчгээ цаашаа та нар мөрөн хураа барайл үлдний соёлын ажилтнууд минь. Төрийн албаа хаагч нар минь. За насны хувьд асуулаа. За болдоодрахын хувьд мөн одоо сайхан хөгжмийн аялал уу? Бичнэ, зохионоо. Одоо хичнээн уран бүтээл байдаг үлээ болдоо. За тэгээд байгаа юм. Би одоо дахиад юм. Би өөрөө хязгаарч хөгжмийн зохиолч гэж хэлэхгүй. Би бол дууны ая зохиолч тийм ээ. За ая зохиолч. За тэгэхээр нөгөө юу болно шүү дээ. Ингээл Монгол улсгийн хажууч гам болтой хажууд энэ чинь би хөгжмийн зохиолч гэхээр нөгөө ичмэр дамжих болно үстэй. Дээрээс нь би юу хийдэг? Шүлэг хийдэг. Би дууны шүлэг. Тэгээ дууны шүлэг бичсэн шүү дээ. Тийм нэг. Тэгэхээр надад ер нь нэг 150 дуу байдаг юм байна. Аяыг бичсэн, шүлгийг бичсэн тийм ээ. Ийм дуу байдаг юм байна. Эндээсээ би шилээд одоохондоо би нэрээ олж чадаагүй. За. Би номоо хийж байгаа. Дууныхаа зөвхөн дууны уран бүтээлийн номоо хийж гарах гэж байна. Тэгээд яг цэгцрүүлээд өцөгдрийн байдлаар би уран жаргалаараа хийлгэж байгаа юм. Ихэд бэлтгүүлж штэ. Тэгэхээр 114 дуу байна. 114 дуутай нэг ном гарах нь байна. Тэгээ яг ингээд одоо миний дуунуудаас миний шүлгийг бичсэн. Тэгээ дуу чинь бас юу штэ амьдрах гэдэг бол асуудал штэ. Дууцнаа олно. Дээрээс нь одоо чинь нөгөө фонограм, монограм тийм ээ. Дуучин авсан нөгөө хөгжмийн найруулга тийм. Тэг бас санхүүгийн асуудалд тулчаад лугаан дэлгэрүүлж чадахгүй шүү дээ. Бас тийм ээ. Түгээж чадахгүй. Миний их хит болоод байгаа дуу бол хань минь гэдэг дуу байна. Би шүлгийг бичсэн. Энэ хитний бичсэн шүлгийг л дээ. Аялгауг ч гэсэн аялал хийдээс Монголоос урлагийн гарч утгалтай мөнгө үнцэг аялгаа. За. Хань минь гэж. Тэгээ энэ дууг маань одоо нэлийн дуучин дулчлаа шүү. 5 6 ганцаараа дуулаа хосороо зулж ил бай тийм ээ. Тэгээ энэ дуу мөнгө үнцэг огч зохиолч маань өөрөө тэгдэг. Энэ бол гэрүүл сүлд дуу шүү. гэж намайг анх зохиосон дараа ээлжсэн үнэн баг. Тэгэл бүх хүмүүс хандаа хайртай шүү одоо нэг хантарсан өдрөөр ингээд энэ дууг ихтэй явуулдаг. Тэгээд одоо
хамгийн юу энийг чинь Нямбаяр наран цэцэг гэдэг хоёр. Ер нь л анх мөнгө үзэл ачирмаа хоёр чинь энэ өвөр Монголд уулзсан юм шүү дээ. Өөрсдөө өвөр Монгол Social delivery чинь юу ч тийм. Тэгээд би чат гэнэ тэ. Тэрүүгээр яваад social ер нь дэлгэрсэн шиг. Тий, Нямбаяр наран цэцэг гэдэг хоёр залуу дуучин аваад уулзсан. Хосоор хандуулаад клип хийлгээд. Тэрний дараагаар нь Экватор гэдэг юу энэ дээр Экватор гэдэг залуу секретартай залуу тэр малчин юу мөнгө тулаад байгаа. Тэр залууд уулзсан. Тэгээд сүүлд нь Баян Монг наран туяа гэдэг хоёр үндэсний урлагийн их театрын хоёр дуучин дуулаад бас клип хийлгэсэн байлээ. Тэгээ ингээд юу нь яваад байгаа. Гайгүй төвж байгаа дуу маань энэ л байна даа. Тэгээд бусдаа яах вэ? Тэгээд тухай үед би тэгээд энэ номыг би бол гайхавчтай юм хийсэн гэж гаргаж байгаа юм биш. Зүгээр биений амьдрал туршдаа хийсэн тийм юм би язж нэг богнүүлээд үлдээд байж доо тийм энэ магдачгүй 50 жилийн дараа миний дуу шүлгийг тийм ээ судлаач гарч ирж болно ш тийм ээ. Тийм учраас энэ бол соёлын нөгөө бол бас л соёлын өв тийм ээ. Тийм үйлдвэрлэж шүү дээ. Танаас гарч ирж байгаа. Мэдээж гал хэлбэр ш тийм. Өөрөө тэгээд данцаараа жамаач миний нэг дуулж илээлээ. Тэгээд данцаар авчаад нөгөө түрүүн нөгөө цэцлэн гэлээ гэдэг дээр яриадсан шүү дээ. Өөрөө шүлэг айлгуу бичдэг. Өөрөө дуучин тийм ээ. Өөрөө дууч учраас айлгуут магтаал дараавал юу төлхөө байгаад шүү дээ. Тийм учраас надаас даваа шанар нь олон төрлийн авьяас байдаг шүү дээ тийм. Би яг хөө дууны шүлэг бичээ, дууны айлгуу бичээ нэг хурж тэгээд дуулж чадахгүй тийм. Хоёулагийн нөгөө авьяас жоохоо нөгөө өвдөл ер нь их ойролцоо санагдсан бол та дууны ая зохиодог, аялгуулдаг. За надад бас нэг тийм зүйл байх шиг байгаа юм. Би ч нэг шагаан дуумуутай ас өөрийн гэсэн магтаалтай болсон. За тийм шүү дээ. Тий, шагаа. Тэгээ шүлэг бичиж байгаа юм. Тэгээ хоёулаа хуурч байгаа юм. Тэ юм байна уу да гэж. Их хувь заяагаар охины чэжл гэдэг хүн бит хоёрын дунд бий болж холбож өгч тийм юм шиг санагддаг ш надад. Тий их тэгээд юутэй тэгэхээр характер ойролцоо нэг хамрал өөртөө тийм бабахнаас заяасан ч тийм нэг тийм өгүүлээ. Бид нар яг хөө тэрийг бас ингээд зөх хэмжээндээ бид хоёрын хувьд ингээд хөгжүүлж штэ тий хөгжүүлж байгаа хэлбэр аахгүй юу. Тэрнээс мянган одоо яваасаа гадуур хөгөө тий байхгүй хичээл төлөв явсан цөндөл байгаа шүү дээ. Тэгсэн гайхалтай авьяас ард авьяаснууд байна шүү дээ. Тийм ээ. Ард авьяас гэсэн бидний данцка анх 18 онд бид нар тий нүч Монгол явсан тий. Анх би 10 нүч Монгол гэдэг энэ фестивал тий. Би 3 таа явлаа бид хоёроо үед 3 явлаа. Анхны 18 онд болсон хүлээд тийм ээ. Энд дээр бид нар оролцсон. Дараачих нь 22 онд болсон. 22 онд би ерөнхий найруулагчаар оролцсон. 23-нд оролцсон. 23 онд би тусах найруулагч ирсэн. Батмар найруулагчаар ажилласан. Тэгээд ингээд явхаар энэ наадмад явсан очих дуртай. Энд жинхэнэ газрын 10 21 жинхэнэ ардын авьяаснууд тийм ээ. Өвлөө уламжлалч тийм ээ. Цугладаг. Тий, тэн дээр би нэг гоё юм харсан. Гоё юм хараад байгаа юм. 21 он биш 22 оны тий нүүлч Монголоор манай 3 тоглоо гэж штэ. Би нах 3 дугаар хайранд орсон. 21 аймаг 9 дөргөөс шүү. За тэн дээр миний энэ одоо мондог найруулагч нь юу вэ? Би зүгээр л эвдэр үссэн тий байгаа эдрийн энэ авьяас хүмүүс юмыг хооронд нь хойно оруулаад энийг үзүүлчихвэл юм төгрөг байхаа л гэсэн. Тэгээд тэн дээр харж байхад манайхд нэг актер тийм үү. Одоо жишээ нэг баруун аймгийн шиг би биелгээ байхгүй шүү дээ тийм ээ. Яг ингээд суйлдээд үлдсэн улмцын язгуур зүйлээрээ бас их багтаа. Тэгээд тэн дээр миний барьсан найруулга тал руугаа барьсан голж хүй. Хутагт байхгүй тийм ээ. Хутагтын 200 жилийн өмнө зохиосон юм нэг талаас нь харуул зохиогчтой юм шиг. Нөгөө талаас нь харуул өвд тийм ээ. Өвлөн уламжлаад ирсэн юм шиг тийм. 200 гаруй жил өгүүлсэн. Манайх юугаар гайхвал хутагтаараа л гайхвал шүү дээ тийм ээ. Хутагтынхаа дээр өвөөрл тэр гол нь төлхөө барьсан тийм ээ. Яг энэ шиг байгаад байгаа. Тэгэхээр айгүй гоё наадам болдгоо. Энэ жил налгын тэр тайж юу ли? Тайж харах юм тийм. Тэрний ингээд болсон. Гоё. Тэндээс чинь хүч тэр казахт өмнө. Тэр би 22-ны нөгөө нэг 3 турснаа ярих гэж байгаа хайлтэрч биш үү? 3 турхад юу төрүүлсэн? Хөсгөл төрүүлсэн. Ховд 2 турсан тийм. Манайх 3 турч байгаа байхгүй юу? Тэгээд говийн 3 аймагч дараалсан шүү дээ. 3 дунд тийм.
Энэ дээр би нэг юм харж байгаа. Хөвсгөл аймаг. Төрүүлэхгүй яах юм? Гайхамшигтай өвлөсөн. Өвс хоёр шүү дээ. Дуу цаа. Өнөө цаахан автраач нөгөө уцаа босох чинь тийм үү? Тэгээ нөгөө хацэнгэрэг баг чинь тийм. Одоо ч гэсэн одоо л амьдрч ш тэр сонцонд амьдрал тийм. Хот хоёрт орлоо. Олон ястан байна. 13 ястан байна. Олон ястан байна. Төрөл бүрийн өөрийнхөө удмалсан тийм. Тэр явьяасаа үзүүлж байгаа шүү дээ. Манайх 3 дор нөгтгөл хэрэгжээ хөвсгөл хот хоёр байгаагүй манайх төрүүлжтэй газар байхгүй тийм. Тэгэхээр мөрөөсөө тэгээ манай энд чинь бас сайхан өвлөн үлэмжнэр зөндөө байна. Эдрийг хоёроо хөгжүүлээд тий ингээд явах асуудал байхгүй. Яг энэ дээр бас нөгөө дэмжлэгийн асуудал яригдана л да. Одоо олон тэмцээн уралдаанд орё гэхээр нөгөө л нэг санхүүтэй холбогдсон тий. Том уралдаан тэмцээнд явъя эсвэл хүүхдүүдээ сургах гэхээр бас л нөгөө мөнгө санхүүтэй холбогддог. Тэгэхээр энэ гайхалтай өвлөн уламжилж ирж байгаа энэ хүмүүсийг дэмжихийн тулд яалтчгүй одоо энэ санхүүжилтийг шийдвэрлэх асуудал бас зэрэг яваад байгаа юм л да. Тэгэхээр сүүлийн жилүүдэд аймаг бас энэ дээр гайгүй одоо анхаарад дэмжиж байгаа юм болов уу гэж миний хувьд л ажиллаж байгаа. Та хэд маань одоо би бас ингээд соёлын аймаг ч гэсэн тий соёлын яам байгуулагдлаа сүүлд тий намын сайдыг яг янз бүрээр хэлж ил байна. Гэхдээ бас энэ өв соёлын тий стола явуулаад байгаа бас их зөв бариад байна уу л гэж би тий тэр бодлогынхоо зөв юм уу гэж харж Тийм байна. шүү дээ. Энэ өв соёл чинь ер нь жил болгон одоо эргэс сэргэж амьлаад байгаа байхгүй. Жил болгон. Хоёулаа ер нь хувь зэрэглэлээ хүлээдэг болчихлоо шүү дээ. Чи олон ус юм шүү дээ тий. Хүлээдэг болчихлоо шүү дээ. Тий. Хүлээдэг болчихлоо шүү. Тэнд очиж өв соёлоо дэлгэрүүлэх юмсан. Тэгээ олон газрын тэр өв соёлоо дахиж дахин сурсан цанд мэдх юмсан. Тэгээ язгуурсан байхгүй цандгуудтайгаа индээс очиод гоё. Тэгээ данцаар шиг бас ингээд бүр тэр наадан бол нэлээ юм бас төлөвч болсон уу тий ер нь бүр ингэж тэгэлгүй яахав. Ерөнхийдөө нөгөө насны өвлөн уламжлагч нар соёлын бүтээлч үйлдвэрлэгч урлаагч гэдэг юм уу байгаад байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө манай аймагт ядчил нөгөө магтаал хэлдэг, ерөөл хэлдэг, заа магадгүй цаашлаад үнзэрүүл туйлыг өвлөж уламжилсан шиг тийм. Тийм одоо өсвөр насны тийм хүүхэд дараагийн үеийн хүн байхгүй гадаг. Тэгээд л одоо за ер нь одоо Эрдэнэттэй хийлээд бэлдээд байгаа тийм ээ. Тий, Эрга заяа эдний ажил авах бас өөр юм цаг наргүй. Би чинь яг эдний ажилтай боловч сүүлийн 2 жил ерөнхийдөө ажлыг орхиод ажил хийгээ байгаад гэсэн үг шүү. Тий, яг тэгж харагдав. Яг ингээд хүүхдүүдтэй ажиллаад явж ин да. Тодорхой хэмжээний багахан хэмжээний төлбөртэй. Гэхдээ тэр төлбөрийг бол би чинь ер нь төлбөргүйч бай гэж бодож исэн юм аа. Уг нь 18 онд нөгөө аймгийн одоо хэлчихэд нэг яриа үүссэн юм чинь та асуусан юм чинь аймгийн нийгмийн бодлогын хэлцээ үнтэй уулзахгүй 2-3 удаа хүсэлт тавьсан юм аа. За та надад нэг гэр тэгээд болох гэж Монгол гэр хэдэн антайж байсан. За би нэг шавь сургалт одоо эхлүүлэх гэсэн юм аа. Ич одоо нэг Монгол гэрт ашаа гэрт амьдэрдэг байхгүй. Гэрийн хажуудыг дэргээр барьж. Бариад тэндээ сургалтаа явуулах гэдэг тийм ээ. Тийм. Өөрөөсдийнхөө хичээлийн цаг цагаар одоо ямар ч тийм цагийн хязгаарт баригдалгүйгээр гэрээ би өөрөө одоо зориулж авсан гэрээ одоо ямар байдалтай харж хандаж авч явах нь гарцаагүй шүү дээ. Авсан л юм чинь ингээд архичихгүй шүү дээ. Би өөрөө тодорхой тогтчуулаад ингээд яач. Гайгүй сайн ярьж тайлбарлаад ингээд хэлээд 2-3 удаа хүссэн. Авч чадаагүй. Ажил хэрэг болоогүй л юм байна тийм ээ. Болж чадаагүй. Тэгээд одоо мөнгө санхүүж гэдэг юм уу боломж болцоо цаг үеийнхээ нөхцөл байдлаас болсон байлгүй дээ. Бас нэг ойлгох гэдэг зүйл юм тийм ээ. Тийм магадгүй би ч дутуу ойлгуулсан байж болох шүү дээ. Тэгээд уг нь бодож эхэлсэн яг 22 оноос тэгээд дуул маань яваад ингээд. Сайхан цагцэрж юм да. Олон сайхан өөр хүүхдүүдийнхээ өв соёлоо уламжлая гэсэн тэр сэтгэлийг дэмжиж байгаа эцэг эхчүүдийн нуруунд дээр ингээд сургалт маань явж юм да. Одоо энэ ташрамд хүүхдүүдийн шавнырынхаа хийж аваад тийм хүүдэнд нь маш их баярлж байгаа шүү. Та маань яг энэ сэтгэлээр ингээд өөр хүүхдүүдээ өв соёлоо дээдлэх
зөвлөлт нь тус тийм болоорой. Цаашдаа Дэмжиж байгаарай гэж дэмжээрэй гэж тий. хүсье. Та бүгдээ баярлалаа гэж хэлээ. Тэгэлгүй яхаа. За студид ирсэн болдохоо жавар үргэх Тий. Одоо- Энэ би нэг юм нэмэлт. Энд нэг сая нэг сургалтын төлөв гэдэг чинь одоо би олон оны чинь сургалт юм шүү дээ. Бидний яг тэ нэг хууч нэрээр дугуйлал гэж яриад нэг болчиход байгаа тий. Сургалтын төлбөрийг асуулаад байгаа. Тэгээд- төлбөр авахгүй байхаар бас хит өнгөөдөд байгаа юм Өнгөөдөд. Би бол тэгж Нөгөө үнгүй юм гэдэг чинь Өнгөө л өнгөө л гэдэг юм бэ. Тэгэхээр тодорхой хэмжээний бас нэг боломж юуг л авна шүү дээ тий. Төлбөртэй байхаар багш бай, суралцагч бай, аль аль нь хариуцлагатай. Багш би энэ хүүхдийн юуг авсан хүн чинь зүгээр төлбөрөөгүй юм чинь яадаг ингээ хаянд гэсэн үг шүү дээ. Тэгэхдээ аль юу би ч мөнгөөр авсан шүү дээ. хариуцлагатай аль аль талаасаа тий. Нөгөө тал би чи энэ багшид төлбөрөө төлсөн шүү дээ. Би бас суралцах ёстой. Гэсэн ийм юм гардаг юм лөө гэж бодоод байгаа байхгүй юу? Тий тэгээд нөгөө түрүүч ихтэй би дахиад нэг юм хэлээдгээ. Манайс бол нөгөө хуурын тий эхрон гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр би 100 жилдээ зориулаад би дэлгэрхийн уурчд гэсэн ном хийх санаа байгаад байгаа. За. Санаатай байна. Тэгэхээр нөгөө манай дээд зүйл чинь нутаг орондоо л хуурч гээд нэрлэгдсэн бай. Тэрээр сургуулиуд төгссөн юм уу тэр чадрчлуулахт ажиллаж байсан ердөө хамаагүй тийм ээ. Нутаг орондоо ирээд гэрийнхэн жаврыг өрт найр наадандаа үрддэг ийм хуурчтай. Ингээ явхаар нөгөө төлөв маань бурхны оронд явцсан байдаг. Тэдрийг мэдэх хүн байдгүй, зураг хөрг нь олдохгүй, намтар дүүхийн мэддэггүй те. Ингээд гацтай байна. Гэхдээ би одоо ингээд удахгүй ер нь бол ингээд тэрний талаас нь олох талаар сайн их бодож байна. Тэгэхэд би нэг ерөнхийдөө нэг бас нэг 100-аад хүний байгаад байгаа байхгүй юу? Намтар бай тийм үү тий. Түүхэн байгаад байгаа. Хэдэн оноос хойш гэж Одоо бүр ингээд одоо хэдэн ч 1800 ч хүмүүс зүүж. ер нь юм нэгтгэжсэн байхгүй юм байна тий. Байхгүй. Тэгэхээр цорог яндаг гэдэг нэг хүний нэр байгаа байхгүй юу? Хэдэн ч нэг хүн бүүмэд годон жамбал гэдэг нэг хүний нэр байгаа даа. Тэр хүний нэхэд нөгөө чам базарчид энэ жил 22 онд 90 жилийнх нь 90 настай хүн шүү дээ. Чам базарчид 4 настай дамбар хуур сурсан хүн байхгүй юу? Тий. 4 настай тэр годон жамбал гэдэг хүн ирж могой хэр гэдэг аялгау тоглож өгөх гэснийг 4 настай хүү базарч хараад явцсан хон гэртний хуур байдаг. Тэрийг хагаад тон сурсан байдаг. Тийм түүхтэй. Тэгэхээр тэр хүн хэдийн орчим настай хүн ирсэн юм тийм ээ. Тийм байна. Базарчиг 4 настай байхад хурдах хэмжээний ята залууч юм уу өгөн хүн иржсэн мэдгүй шүү дээ. Тэгэхээр тэрнээс эхлээд байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө монголчуудын хуур, ардын ам бэлэг, сургаал те нөгөө гэр ахын хүүхдүүдийн хүмүүжил хүртэл те аав ээжээс авч байгаа хүмүүжил ам бэлгээрээ гэдэг. Энэ ардын хуурч, ерөөлж магтаачдын усуудын одоо хүүхдүүд хүртэл амнаас амд тавьчихсан. Тийм гэдэг байхгүй. Яг сударлаад бичиглээд үлдсэн зүйл цөөхөн чихээрийг үлдээх ёстой. тийм чихээрээ харж Одоо бол, тийм. чихээрээ сонсож нүдэрээ харсан хүмүүсүүд бидний даваад таниулдаг. одоо мэрэгчдийн тийм ээ хэмжээнд нь бас тийм ээ төхүүлсэн сургалт явуулж байгаа байхгүй юу? Тэдрүүл зүгээр сайхан ардын дугаан, автын дугаан тийм ээ ингээд оглоод яг ардынхан өвс хоёроо суралцсан. Энэ дээр нэг юм би бас нэг нэмж хэлье. Би марцсан байна. Борчгон өвс хоёр. Манай ер нь бол 5 аймгийн 17-оос мордгийн борчгончуудад. Тийм. Манай аймгийн хойдлын 5 мордгийн Ариг далан ихэд Алтан ширээ дэлгэрэх ордог байхгүй юу? Тэгээд Говьсүмбэр аймагт борчгон, морин хуурч, борчгон уртын тус дуралдан болдгийг. Ерөнхийдөө 2 жилд нэг болдгоосон жил болгоомжлол болж байгаа нөгөө коронавиг үед болоогүй. Тэгээ энэ наадам жишээ нь би манай сумчин бас одоо борчгон сумд орж штэ. Би борчгон хуурыг мэдхгүй байсан. Тэгээ би 17 онд анх орсон. 17 онд анх орж би хойш тарж илаа. Дэдвэрэнд би нэг шивээ алтан гэрэлгээ тий хамтын алтан гэрэлгээ шивээ аваад дагуулж очиод хоёулын дэдвэрэнд орж илаа. Тэн дээр их гоё хөвчлөлтэй шүү дээ. Би чинь нөгөө борчгон хуурыг хараачгүй шухуу тий хүн барих нь байдгүй. Тэгэнгүүтээ нөгөө хүүхдтэй заа тийм ээ өөрөө сурна. Уралдаа маргааш болох гэж байдаг тийм ээ. Маргааш бүлээ эхнэ гэж. Ямар ялгаа байна вэ? Ялгаатай. Маш их ялгаатай. Энэ бол мастер уур тий. Борчгон хурал нэгдүгээрт өндөр. Хоёрдугаарт ширэн цартай. Хөвлгөөний хувьд өөр. Одоо энэ тал нь бол одоо си утсан тийм ээ. Энэ талдаа нарийн утсан энэ хаталтай байгаа даа.
Тэгээд ганц утсан дээр тоглодог байхгүй юу? Хүүх. Ганц утсан дээр Ялгаатай биш тийм тий. Тэгээ хурууны одоо ингээд манай мэрэгчлэг гэж хуруугаа нууц тоглодог байхгүй юу? Тэр одоо ингээд нуугдаж шүү. Үгүй. Хурууны энэ хоёрдугаар үеэр тоглоно. Гэдгийг ийм ялгаатай Хуруу байхгүй юу? нугалгүйгээр. Тий, нугалгүйгээр тоглодог. Та тэгээ нэг өдрийн өмнө сураад орсон юм уу? Сураад орсон. Тэгээ би хоёрт орж илаа. Миний шав бас хоёрт орж илаа. Тэгээд би энэ боржиг нааданд би болох хөдөлгөнд нь ордгийн. Би ерөнхийдөө энэ боржиг нааданд би хоёр төрүүлсэн. Хоёр удаа тэдэнд орсон. Тэгэхээр ч одоо Монгол бөхөр үлээ зөв юу аврах юм да тий. Тийш тий. Аврах байна шүү дээ. Тэгээд би энэ жил болдог байхгүй. Тэгээ айгүй дотроо л гэдэг хөвжилтэй л зүгээр л маазарч явахгүй наригчлахгүй. За би энэ жил очиж төрүүлчих юм бол би аян авраг болно тий. Аян авраг болно гэдэг айсан чи би хоёрт орчихгүй юу. Тэгээ би чадаагүй. Даяа аврагуул чадахгүй шүү дээ. Тэгээ энэ миний 3 шав юунд 2 шав төрүүлсэн. 2 шав 2 орсон. Тэгээд би тэндээс би 5 хүүхэд минь ямар нэгэн байлтай тий. Нэг 3-т орсон нэг хүүхэд байна. 5-т тусгай байранд орсон нэг хүүхэд байна тий. Тэгэхээр би өөрөө борчгод би бас нөгөө манай энэ цэрэн дэжд багш шавдар явна шүү дээ. Нөгөө уртын дурчин борчгод нөгөө мөн тэднийг би хурдж өгнө. Тэнд манай мөсөн болорч мөчөө төрүүлжлээ тийм ээ. Тэдний чинь хуурын би бас борчгон хуураар тоолно борчгон арга хуулиар тоглоно тийм ээ. Тэгэхээр энэ дээр уртын дуу энийг бас хөгжүүлэх хэрэгтэй. Борчгон өвсгөлж бас тусдаа бас айгүй том юм байгаа шүү дээ. Тэгээд 17 сон байдгийн билээ. Хинти түүэ дундгоо дорногоо тийм ээ. Ингээд Олон аймгийн сумдуудыг хамруулсан гэсэн шүү дээ одоо чинь. Тэгээ борчгон өвсгөлж бас шал өөр юм байна. Тэгээд борчгны их тэр агуу хуурчдын одоо тоглож ирсэн юмнаас тоглоно гэдэггүй. Би чинь нөгөө ингээд бас нэг хоёроор нэг мэрэгчлийн тавилттай хүнчтэй бас явдалтай. Явдалтай шүү. Тэгтээ болох юм билээ. Бас тэгэхээр би ингээд нөгөө ганцхан рүүний дээрээс нэг өгсөн өгөгдлээ тий. Нэг авьяас жоох авьяас байгаа юм байна гэж бас өөртөө омгшин шүү дээ тий. Үгүй яах вэ? Бас нэг энэ чиглэлээр ингээд нөгөө л ардын дээрээс ингээд удамлаад ирсэн юм чинь надад бас хадгалагдаад байна тий. Би тэрийг ингээд хөгжүүлж сэргээж чадаагүй л үүдэх хүрсэн байж тий. 17 хүртэл тийм ээ. Тэр борчмон хуураар явах. Мэргэжлийг ингээ уруугаа алгуулдаг энэ барин тоглох сурах гэж хичээснээс биш борчгон яг хөгөн дээр борчгон ганц утсан дээр тоглох гэж үзье би бодож байгаагүй л байхгүй юу 17 оны тэр нааданд дангавч ич. Тэгэхээр байнга одоо суралцж байна л гэсэн үг юу вэ? Тий одоо ч ингээ суралцахаас гадна мөн борчгон мөрөн хуурыг тийм ээ бас би хүүхдүүдэд заахал яваад байна шүү дээ. Одоо ингээл энэ жил болох нь үгүй юу те болов ингээл намрал болцсон болдгийг тэнд нь очиод бид нар төрүүлэх одоо байр эзлэгтэй гол биш ээ. Ерөөс суралдааны чинь зорилго нь байхгүй юу? Бусдаас суралц. Тэнд очиж урд шудраа дийшлүүлэх асуудал байгаа болохоос биш. Тэнд очиж заавал байр суурь эзэлсэнгүү гэл гомдол утраал тийм ээ. Байр эзэлслээ гэл хөрч доглоод байх шаардлагагүй байхгүй юу да. Ерөөсөө л юм. За сар шинийн баярын өдрүүд яг энэ цаг мөчид тохиож байна. Тэгэхээр сар шинийн өглөө ер нь ямар аялах вэ? Нөрө хоорондоо ингэж тоглолт юм бай тийм ээ. Тийм ёс. Тэгээ Уламжлал гэж байна уу? Эсвэл очиол ингээл одоо нэг монголчууд нь заавал сар шинэ зориулаад ингэнэ гэсэн юм байхгүй юу? Ерөнхийдөө л найр наадам тийм ээ. Юу бэ? Ерөөсөө л нэг монгол уран хавртай золовч байгаагийн баяр шүү дээ чи малчин ард түмэн юм байна. Юу байхгүй бэлэгдлээ л бодож нэг амны бэлгээ шашчин бэлэг гэдэг шиг тэр сайхан хуур дуурсан манай гэр тийм ээ. Шинэ нэг нь хураан дуурсан битүүнд даа сайхан өргөөсөн тийм ээ. Гэр манайх бол энэ жил жаргалаар дүрэн байна. Шашчин бэлгээр дүрэн байна гэсэн бэлэгдлийг л барьж байгаа учраас тэн дээр очиж бид нар одоо ингээл одоо гадаадын сонгодог ч юм уу тоглох байхгүй сонь биш байхгүй тийм ээ. Тэн сайхан аль болохоор морин хуурынхаа өв соёлын ардынхаа юмыг тохиолж тийм ээ. Ардын найр наадмын дуу хуурн өөрөө бас учирч чадсантай шүү тийм ээ. Найран дээр дуулдгүй дуу байна тийм ээ. Одоо нэг хавслын хацлын тийм дуулдгүй шүү дээ.
жишээ нь одоо хусан зөвшөөрийг дуулахгүй гэж байна. Шал цод байхаа шаргыг дуулахгүй гэдэг юм ийм байгаас. Тийм учраас тэнд аль болохоор бэлэгдэл талхан бодож ад жаргалын тухай тийм ээ. Сайхан амар төвшин амьдралын тухай ийм сайхан аялгууд тоглодог. Гоцоохон л ер нь бол биний хувьд бол сайхан ардын дуунуудаа тоглоно. Нөгөө говийн жон биний өөрийн сүрс нэг өөр жон байна шүү дээ. Одоо ингээд дэцгээ нөгөө жон чи юу дээ? Ашиг юу дээ? Ачтын жон. Тэ ачтын жон ингээд өөр байх. Манайх ингээд зүүн байх те. Манайх би өөрөөхөдөө говийн жон мэргүүга байгаа. Тэгээд манай говийн жон чинь хургуулны байрнаас эхлүүлээд бас л өөр байхгүй юу? Тий. Би одоо нэг юу яа нэвтрүүлгийн төгс бас үзэгч түмэндээ те зөрүүлээд ингээд бас айл бүхэнд над жаргал гэртээ болоо сэтгэлдээ жавргуу тийм ээ. Сайхан ингээд шин бэлгтэй жаргалтай байгаарэ гэж би бас хурахаан дуурал миний энэ телевиз дээр урдах айл бүхний цэнхэр дэлгэцээр гарна тийм ээ. Тэр айлын гэрт хурдж байна гэсэн бэлгдийг бодож тийм ээ. Айл бүхэн манайх шинээр шинэ одоо саршиндан сайхан хурахаан дуу сонсцоо гэж гадаасаа гэж юусч ачраас дараа нь би яа тэ.
маш их баярлалаа. Йоо нэг яач урахаар мах хөдлөхгүй. Би баригдаж. Морин хуур ингээд сонсохоор ингээд морин дээр давчих байгаа. Камер гэж зүйл. Нэг л явахгүй. Болдох. Яагаад ингээд морин хуур ингээд сонсохоор морин дээр давчих юм шиг санагдсан бол ингээд нэг талтай ингээд гоё ингээд тавхаал ингээд байгаль дундуур ингээд яваал тий. Ингээ гоё ингээл тавхаал ингээл байгаль дундуур ингээд яваал тий. Нэгдүгээр сая нэг аялал Нэгдүгээрт юу вэ? Морин хурч бүр амтай хөгжим гэдэг байна. Яагаад гэвэл хялгасыг хялгасаар өргөж байгаа. Амьд хөгжим гэж яриад байгаа байхгүй юу? Хийл ч юм уу тийм үү? Одоо юу ч гэдэг юм те. Тэднийгөө юу яагаад байгаа байхгүй юу? Нөгөө юу металлыг тийм металл утсыг хүрэгдэт байгаа байхгүй юу? Тэгээд ялгаатай. Тэгээд жансан руугаа ирээд байгаа байхгүй юу? Морин хуурал гайхштай тийм ээ. Одоо ингээд дийчгүй хөгжим биш. Гэхдээ амьд хөгжим. Чи bulgгүй өрмөглөө алдарт уусвал тийм шууд тэгж ярьж байна. Морин далгаатай, зүрхтэй, шүнштэй гэж яриад байгаа байхгүй тийм. Тэгэхээр амьд хөгжим. Тийм учраас тэгээд та өөрөө Монгол хүн учраас тэр аялгүй Монгол учраас нөхөл морин мал тийм ээ. Нийт ухаан болохоор сэтгэлд нь илүү буугаад байхгүй юу? Буугаад нөгөө тэгэхээр нөгөө морин дээр явж байгаа юм шиг санагдаад байна шүү дээ. Зүгээр ингээ гадаад хүн сонсооч гэсэн морь гэдэг шүү дээ тийм. Морь гэж хэлдэг чинь. Ингээ тэр аялгүй нөгөө бас шидтэй л байна гэсэн үг. Амьд тийм ээ. Тийм ээ. Яг тийм. гэдэг чинь эдийн ундаа энэ суусан таны өмсөн зүйлснээс л эхлэн шүү дээ. Яг энэ ер нь бол нэг 50% хүрчиж надад бол болоогүй. Яг агуулган байгаа юм байгаа боловч энэ бүх зүйл чинь цэгцрээд хүмүүсийн ангайтал явна гэдэг чинь нэг юм хэрэгтэй байхгүй. Яг бэлдээл энэ өөрийгөө бэлдээл өөрийгөө ерөнхийдөө сумлаад байна гэсэн үг шүү дээ. Ясман дээр би ер нь үеийнхнээс их төрүүлж зөнж байгаа шүү их юм бодоо. Хөгшчүүлтэй юм яриад, хөгшчүүл илүү яриа нийлээд, ядар зан гаргаад идэв юм үү те нэг зарим шин цагийн зарим хит юм ондооссон зүйл таалагдахгүй байх шиг гэдэг юм үү те. Ийм зүйл донд яваа. Яг энэ зүйл явж байгаагаараа өөртөө одоо багш нараас биш. Гурван багш биш. Гурван багшаас дамжиж ирсэн санаа биш. Энэ оюун санааны мэдрэмж нэг л барьж авч өөрийгөө л энэ ертөнцид нэг амьдруулах гал аваад шин. Монгол тийм. Одоо энэ шин цаг хүмүүс сэргэж байгаа тийм сэржлээ. Дотоод Монгол хүмүүс өөрөөхөө жоохон зовлон магадгүй байсан тийм. Орч үетэйгээ нийлэхгүй байсан тийм. Одоо ингээд хүмүүс Монгол харахгүй. Эсвэл хоёр оног жоохон бодлоо. Тэгээ бичээл. Зарим нүгчин болоод ер нь ерөөлийн эхлэл ерөөлч биш юм аа. Би ерөнхийдөө жоохон бэлэг дэмбэрлийн үг гэж л бодож байна. Ерөөл бол өөрөө эхлэлтэй, өрнөлттэй, төгсгөлтэй, эхлэл өрнөл төгсгөл бол одоо гайхан шигтэй одоо тухайн найр наадмаа одоо бүтэн сайхан илэрхийлсэн үг юутай байдаг шүү дээ. Би яг зүгээр зориулсан нэг жоохон бэлэг дэмбэрлийн үгтэй жоохон таадыг ажил албыг дурдсан гэдэг юм уу те. Маш их баярлалаа. Дурдсан нэг тийм зүйл бодож ирсэн юм аа. Төгсгөж барах нь уу юу? Зэ асар тэнгэр сансрын алс орон зайнаас аливч болон одын алив нэгэн зэгээс алтан нартай гисүүдийн амьдрал хайрсан гарагаас амарг мөнгөн сартай ачт буурал дэлхийгээс их сайхан байгалийн эрүүл онгон өрснөөс эзэн мөгөд Чингис хааны эрхэт төрийн голомтоос эрдэнэ ноён утгтын эрдний биемэндсэн эвд туурхан түмний энергийн төвзгээс дарны зинхэр говийнхоо дотоодд болсон үйл явдлыг дууд өрсний өндөр наривчлалтайгаар даяар монголчуудаа түгээн дэлгэрүүлдэг ДТV телевизийн дэлгэр сайхан амироос эрхэм болон үзэгч таавдээ энхийн хад хийгдэл гэж мөнхийн амгалан тань айлтгая. Зэ 60-60-аар үйлсэн 6 манлыг эрхэмлэж 100-100-аар үйлсэн өрмийн тоолыг зэрэгцүүлж Оожмбуур Сорвогийн ургаад мандхан нартай урсаад өнгөрөх жамтай өнгөрсөн ойноо дэмдэглэлтэй өнө бүгдийн дурсгалтай өнөөдрийн бэлэгт өдөр байна.
хот хийсэн асуулттай подкаст нэвтрүүлэгт нь час хийсэн үгээрээ чимэгнэн хий хичээлээ. Хамт үргэцэн эрхэм хүн маань хуур өвдмийн анхлан таниулсан Хотогтын нэрмж театрын Ослон морин хуурч хатан мулаг сумын харьяад Монгол улсын соёлын нэргүүний ажилтан Ухны Чойжил багшийн маань багш хуурч овгийн өмнө халтрын Болбаатар ахтайгаа хөдлөж бүсгүй тантайгаа өмнөд тойлгоо мэдлцэж өвгөдөөцөө хүндэтгэж өв соёлоо таниулсан өгөөжтэй сайхан нэвтрүүлэг байна. Зээ ардын сайхан ухааны ай сав шимийн дээжээс аль биендээ мэдж болгоосноо ах トゥ та бүгдээ сонирдууллаа. Зээ өнтэй жилээ үдж өлтөй жилээ ухтан байгаа өргөн дэлгэцээр үзэн суугаа эрхэм олон та бүгдээ энхийн гадгийг дэлгэж мөнхийн амгалантай айлтгаад ажил үйлсэн нэгсэрч асан бадарч ахин дээшилж алтрын нэр нь мандаж байхын аштын бэлэг дэмбэрлийг айлтхан дэлгүүлье. Ерөөл Батар шгэ. За Болбаатар ах маань сар шинийн мэдчилгээ нутгийн зон олондоо дэвшүүлнэ. Манай Данзаа Арайж бол сайхан өөрийнхөө ерөөл гин тийм ээ. Тийм бэлэг ерөөлөөс сайхан. За сайхан энэ сайхан ерөөлийн араас одоо мэдчилгээ дэвшүүлнэ гэдэг үл тийм. Миний хувьд бол үг дутчих. За гэвч ингээ сайхан ирж буй луужилдэ илгэрэн инг хамглан төрлөөрөө төвшин амглан байж энэ ягшгэн судруулсан морин хураан айл бүхэн маань дээдлэн ингээ суралцаарай. Ирэх жилдээ болох энэ олон сумын маань одоо 100 жил болно. Энэ бүхэндээ бүгдээрээ сайхан наадцгаагаарай. Энэ ондаан одоо элбэг дэлбэг тэмээ сайн сайхан байхыг л ерөөй да та бүхэн сар шиндээ сайхан шинжлээрэй. За баярлалаа. Дэлгэр сайхан. За өнөөдрийн нэвтрүүлгийн хойморт ирж өөрсдийн бодол санаж байгаа ажил үйлсээ хуваалцаж мөн одоо энэ сайхан артын урлагийн за бит бус үеийг өвлөн тээж түгээн дэлгэрүүлж энэ болгондоо сэтгэл зүрхээ зориулан одоо ажиллаж амьдралынхаа чигийг болгон одоо алхаж байгаа хоёр уран бүтээлч хоёр одоо өвлөн уламжлагчтай сар шинийн баярын мэндчилгээг бүгэн одоо телевизийн зүгээс хүргэж байна. Та бүхний төлөвлөж байгаа ажлууд сайхан бүтэмжтэй байх болтугай. Өнөөдрийн хойморт Дэлгэрэх сумын соёл спортын төвийн хөгжмийн багш, морин хуурч Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Халтрын Болбаатар, ерөөлч магтаалч Хоёрбаатарын Данзан Арайжанаар өргөдөн оролцлоо. За баярлалаа. Сар шиндээ сайхан шинлээрээ. Сайхан шинлээрээ.